Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу? Хөлөмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон Герман ээлжит зочин доктор Дорж Пүрэг орж ирсэн байна. Танд эхний асуултыг тавья. Та өөрийгөө товч танилцуулаад ямар ажил хийдэг, таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддгийг танилцуулна уу? Тэгээ таны зорилго юу вэ? За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Дорж Пүрэг гэдэг. Би бол эрчим хүчний инженер мэргэжилтэй. 76 зүйн толгойд тусад захиргааны инженер мэргэжил эзэмшсэн. Сургуулийн төгсөж ирээд эрчим хүчний эрдэм шинжилгээ зураг дэслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, дараа нь эрдэм шинжилгээний ахлах ажилтан, тэгээд эрдэмт нь нарийн бичгийн дарга зэрэг ажил хийж чад. Тэгэл зах зээлд шилжсэндээ. Тэгээ 90 оны дунд үеэс эхлээд энэ эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж эхэлсэн. Ялангуяа эрчим хүч байгаль орчны чиглэлээр судалгаа хийж эхэлсэн. Тэгээд энэ өөрийнхөө ажилтай холбогдуулан эрчим хүч байгаль орчны чиглэлээр судалгаа хийдэг зөвлөгөө үйлчлэг тийм өөрийн гэсэн компани байгуулад энэ компанид бол одоо хүртэл ажиллаж байна. Энэ хооронд бол би энэ 2000 оны эхээр эрчим хүчний яам 3 жил орчим сэргээгт эрчим хүчний хэлтсийн дараагаар ажилласан. За миний хийдэг ажил бол уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогдож байна вэ гэж асууж байна, тийм ээ. Тэгэхээр миний ажил бол ерөөсөө уур амьсгалын өөрчлөлтөд шууд холбоотой. Яагаад тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт хүлэмжийн ялгарл эрчим хүчний шалгарч байгаа хүлэмжийг бууруулах энэ ажил бол 1990-ад оны дунд үеэс шууд эхлэж яригдж эхэлсэн байхгүй. Монгол улсад анх одоо хүлэмжийн хийгдгийг ч одоо мэдгүй байлаа. Энэс гадаадын төслүүд дөнгөж орж эхэлж ирсэн. Энэ үеэс эхлээд би энэ судалгаан дээр ажиллаж эхэлсэнтэй. Тийм учраас миний энэ хийж байгаа судалгаа бол энэ эрчим хүчний салбар, хүлэмжийн ялгарл, уур амьсгалын өөрчлөлтөд шууд холбоотой гэж би хэлж байгаа. За тэгээд би энэ хугацаанд их юу явсан л да, энэ эрчим хүчний салбартай холбоотой, эрчим хүчний салбараас ялгарч байгаа хүлэмжийн тооллоготой холбоотой их олон төсөл хөтөлбөрүүд дээр очиж ажилласан. Ялангуяа энэ байгаль орчны яамтай их нэгт хамтарч ажилласан. Байгаль орчны яам маань Монгол улс нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн суур конвенцэд албан ёсоор тайлангууд гаргаж өгдөг. Үндэсний илтгэл буюу National Communication Inventory гэдэг хүлэмжийн тоолгоо. Энэ ажлуудад бол би гар үе оролцож ажилласан. Мөн одоо сүүлийн үед нөгөө Парисын хэлэлцээрээс хойш үндэсний хэмжээний тодорхойлсон хувь нэмэр NDC гэж яриад байгаа шүү дээ. Энэ маань одоо 3 удаа хийгдлээ хамгийн сүүлд. Энэ бол гурвууланд нь би оролцсон. Хамгийн сүүлд одоо өнгөрсөн онд хийсэн NDC 3 хэрэгжүүлэх энэ ажилд оролцлоо. Тэгээ миний цаашдын зорилго гэхээр энэ одоо ажлаа цааш нь үргэлжлүүлэх эрчим хүчний салбараас ялгарч байгаа хүлэмжийн ялгарлыг бууруулах чиглэлээр одоо энэ ажилд дэмжлэг үзүүлнэ. Ямар шинэ техник технологи нэвтрүүлэх боломжтой байна, энэ чиглэлийн судалгаа хийж бас солигдох газруудад зөвлөгөө өгөх, энэ чиглэлээр гадны төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах. Нөгөө талаараа би эрчим хүчний мэргэжлийн хүн болохоор эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгчдэд эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, хэмнэх энэ ажлыг уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа хүлэмжийн ялгарлын бууралттай холбогдуулж олон нийтэд танилцуулах энэ ажлыг хэрэгжүүлэх энэ чиглэлээр цаашдаа үнцгий ажиллана да. За баярлалаа.
Тэгвэл таны ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж байгаа асуудал юу гэж та тодорхойлж байна вэ? За миний үндсэн салбар бол эрчим хүчний салбар. Би энэ эрчим хүчний салбарын хөлөмжийн ялгарыг бууруулах хийдэг юм эксперт хүмүүс өөрийгөө танилцуулсан. За манай эрчим хүчний салбарт бол тулгамдаад байгаа олон асуудлууд бий. Зөвхөн энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоос гадна одоо энэ хэрэглээгээ хангаж чадахгүй чадлын дутагдалд орсон хязгаарладаг эрчим хүчээ үр ашиггүй зарцуулдаг гэдэргээл асуудал их байна л да. Энэ маань бас уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. Манай та нар анзаарч байгаа манай чинь цахилгаан дулааныг үйлдвэрлэхдээ нүүрсээр үйлдвэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр манай үйлдвэрсэн дулаан маань тийм хар хүрэн болчиход байгаа. Тийм учраас бид нар энэ хэрэглэгчдээр эрчим хүчийг хэмнэн цахилгаан дулаанаа хэмнэн чинь гэдэг маань их олон талын ач холбогдолтой. Одоо энэ нэг сумаар олон талаа буудна гэсэн үг л дээ. Хамгийн эхлээд одоо эрчим хүчийг хэмнэн гэвэл өөрсдийнх нь одоо эдийн засаг тэмдэлттэй цахилгаан дулаан зарцуулж байгаа зардлаа хэмнэн чинь. Хоёрдугаар бидний одоо энэ яриад байгаа хамгийн гол уур амьсгалын өөрчлөлтөнд дулаалд нөлөөдөг хөлөмжийн бууруулна. Энэ бол шууд холбогдолтой. Хичнээн хэмжээний цахилгаан, хичнээн хэмжээний дулаан хэмнэн тэр чигээрээ хөлөмжийн ялгарлыг бууруулж ийн гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид энэ арга хэмжээ маань зардал багтаа, тийм ээ. Одоо хэрэгжүүлэхэд гарын дор хүний ухамсараас хамаарсан нэг тийм хөрөнгө оруулалт байх шаарддаг ийм арга хэмжээ учраас энийг бол одоо давын өмнө нэгдүгээрт бид хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө хөлөмжийг бууруулах гол техникийн арга хэмжээ бол мэдээж одоо сэргээгт эрчим хүчийг хэрэгжүүлэх, хөлөмжийн бараг ялгаруулдгүй энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чухал. Энийг хэрэгжүүлэх талаар мэдээж төр засгаас бодлого хэрэгжүүлээд энэ ажил бол хэрэгжиж явж байгаа. Гэхдээ энээс төрүүлээд миний түрүүний хэлдэг тэр хэмнэлт үр ашгийг сайжруулах энэ чиглэлээр одоо зайлшгүй навч хэрэгжүүлэх шаардлага. Хүмүүс бол энэ хөлөмжийн ялгар гэхээр шал өөр юм шиг ойлгоод байгаа. Тэр эрчим хүчтэйгээ ерөөсөө холбож ойлгодгүй. Одоо болтол хүмүүс л ойлгохгүй байгаа. Тэрийг бол одоо та нарын эрчим хүчээ хэмжих юм бол захиргаанаа хэмжих юм бол одоо энэ дэлхийн дулаар та нар одоо бодтой хөв нэмэр оруулах гэдэг байна. Энэ чинь захиргаан чинь ингэж хөлөмжийн хийтэй ингэж уялдаж байгаамаа гэдэг учир холбогдлын хүмүүс сайн ойлгуулж хэрэгтэй. Ойлгуулгаас гадна энэ эрчим хүчийг хэмнэх хөлөмжийн ялгарыг бууруулах чиглэлийн одоо дөрвтэй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ялангуяа энэ үн тариф дээр анхаарах, тоолууржуулах. Дулаан чинь ямар тоолуургүй явж байгаа шүү дээ. Сая NDC 3 дээр бид нар бас нэг тийм арга хэмжээ оруулсан л да. Улаанбаатар хотод байгаа энэ орон сууцнд байгаа айлуудыг дулааны хэрэг тоолуураар хэмжих юм бол тишний хэмжээний хөлөмжийн ялгарх юм байна. Тийм учраас ялгарлыг бууруулах юм байна. Тийм учраас энэ тоолууржуулахад одоо ийм арга хэмжээ авах шаардлагатай тэр NDC 3-т бол оруулсан байгаа. За өөр чинь энэ дээр юу ярьж болох вэ? Ингээд яриад байвал зөндөл юм байна л да. Хамгийн гол нь миний сайн хийдэг тэр хэмнэлтүр ашгийг сайжруулах, нэгдүгээр тавих, хоёрдугаар тэр одоо сэргээгт хэрчим хүчийг хөгжүүлэх ийм ажлууд байна. За асуултуудыг та дэлгэрэнгүй танилцуулсанд маш их баярлалаа. Үүний дараагийн асуулт бол таны саяны тодорхойлох гаргаж ирсэн асуултуудын хамгийн оновчтой шийдэл нь таны бодлоор юу байна вэ? За бид нар Парисын хэлэлцээрээр одоо ингээд улс орн болон үүрэг хүлээж байгаа тийм ээ. Хуучин бол хүлээдгүй, хөгжиж байгаа орн гэдэг нэг үүрэг хүлээдгүйс. Одоо бол бид нар Парисын хэлэлцээрийн өмнө бид нар одоо ингэж ийм арга хэмжээ аваад хөлөмжийн хийгд хэдэн хувиар бууруулнаа, хэдэн сая тонн CO2 эквивалентээр бууруулнаа гэдэг үүрэг амлалт авсан байгаа. Энэ хамгийн даваа өмнө одоо энэ
Үлэмжийг бууруулах оновчтой шийдэл гэж өөрөөсөө асуусан асуулт бол нэгэнт энэ бүрэн судалгаа хийсэн NDC 3 гэдэг одоо бид нар UNFCC-д явуулсан. Тэнд очиод бүртгэл орцсон байж байгаа. Вебсайт нь орцсон байж байгаа. Засгийн газрын тогтоол гарцсан байна. Тэн дээр маш тодорхой арга хэмжээнүүд заагаад өгсөн. Энийг л хамгийн гол нь хэрэгжүүлэх шаардлагатай. Нэгэнд одоо ингээд өгсөн энэ арга хэмжээгээ хэрэгжүүлэн. Тэн дээр бол маш тодорхой арга хэмжээнүүд өгсөн байгаа. Энэ арга хэмжээнүүдийг одоо энэ эрчим хүчний салбарч одоо жилийн төлөвлөгөө, 5 жилийн төлөвлөгөө, засгийн газрын мөрөө хөтөлбөр энэ төргээд бүх арга хэмжээнүүд байна шүү дээ. Тэрүүндээ одоо энэ NDC 3-ыг тусгах шаардлагатай. Тэр NDC 3-ыг одоо нэг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж нарийн юм гаргаж байгаа юм байна лээ. Тэр төлөвлөгөөнд одоо энэ миний түрүүний ярьдаг энэ хэмнэлтийн арга хэмжээ, шинэ техникийн технологи нэвтрүүлэх арга хэмжээ эднийг одоо хэрэгжүүлэх ямар арга механизм байна? Тэр үн өртгөө яаж боловсронгуй болгох вэ? Гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчин дээр яаж татах вэ? Энэ дээр бас хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, үн тарифын оновчтой бодлого тэр одоо нээлттэй тендерээ яаж зарлах вэ? Энэ төр гэдэг энэ бүх арга хэмжээг тэр нарийн тэр NDC 3-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгаад ингээд ажиллавал болох бах. Түүнээс одоо тэр NDC 3-аас салангад одоо за нэг ийм ажил хэрэгжүүлнэ, за нэг тийм ажил хэрэгжүүлнэ энэ төр гэдэг бол одоо нөгөө гол зорилгоос сарнаад явчихна. Тийм учраас энэ NDC 3-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйг уялдуулаад энийг одоо энэ дээр л анхаарлаа тавиал тэгээд цаашдаа ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна да. За маш их баярлалаа. Бидний танаас асуугаагүй та тэгээд эрчим хүчний салбар болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор манай подкастын сонсогчдод хандаж хэлэх өөр нэмэлт танд санаа оноо байна уу? Хамгийн гол нь одоо энэ бид нэр уур амьсгалын өөрчлөлт гэдэл яриад байна. Энийг түрүүний хэлдгээр энэ эрчим хүчний салбарынхан ойлгуулах зөвхөн эрчим хүчний салбарч биш. Яагаад энэ уур амьсгалын өөрчлөлт ийм аюултай болоод байна? Яагаад манай сэргээгт эрчим хүчний салбар энэ үнд анхаарах хэрэгтэй юм бэ? Энэ талаар хүмүүсийг одоо хуулан таниулах энэ ажил их сайн хийх шаардлагатай байна. Тэгээд цаашдаа би бол байнга хэлж идэг үр ашигын сайжруулъя, хүмүүсийн хариуцлагыг өндөржүүлъя. Одоо нэгэнт хэрэгжилж байгаа бол тэр хэрэгэлсэн яг хэмжээгээр төлбөр тооцоогоо хий, тоолуураар тооцъё, орон сууцаа сайн дулаалъя. Тэр гэдэг дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хуучин бол бид нар энэ орон сууц айгүй алдагдaltaй орон сууцыг л шууд ингээд эрчим хүчээр хангах гал оролдол. Тэр нь бол хичнээн хэмжээний асар эрчим хүч хэрэгэлдэг. Ихэнх нь одоо гадагш нь алдчихдаг. Ингэж их оролдож үтсэн. Харин сүүлийн үед бол энэ хангахаасаа өмнө барилгаанд дулаалъя гэдэг үгээр хүмүүс нэгдсэн ойлголтод хүрч байх шиг байна. Тийм учраас одоо эрчим хүчийн хэмнэлттэй өөрөшигтэй зарцуулъя. Энийг тэр бидний хэмнэлт маань уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогдож байна гэдгийг цөмөрөө сайн ойлгоё. Ингээд хамтраад ажиллая да. Танд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж аваад манай подкастын сонсогчдод өөрийнхөө эрдэм мэдлэгийг хуваалцсан танд их баярлалаа. Манай санаад өөр асуулт байвал асуугаад хэдүүлээ өнөөдрийн ярилцлага тусгая. Дорч бүрүү доктортой маш их баярлалаа. Яг тодорхой сэдвүүдийг хүрээнд хамарсан чухал асуудлуудыг хөндлөө гэж бодож байна. Тэгээ бидний урилгыг бас хүлээж авсанд маш их баярлалаа. За, надад урилга ирүүлж миний ярилцлагыг авсан та нарт маш их баярлалаа. Та Ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсогч туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.